Шалом. За 4 сарын 7-ны өдрийн чимээгүй цагаа эхлэе. Ариун сүнсээ бидэнд туслаарай. Ариун сүнсээ бидэнд заагаарай. Ариун сүнс биднийг өдөртөн хөтлөн дагуулаарай. Эзэндээ үнэхээр талархаж байна. Энэ өдөр бидний амьдралд Бурхны үг, урам зориг, хүчийг, ухаарлыг, чиглүүлгийг өгөх болтугай. Тэгээд дахин амьсан эзний тэр амьлалтын дагуу бид амьтаа итгэлтэй байхад эзэн биднийг хүдэрдэх болтугай. Энэ өдөр эзэн бидэнтэй үгээрээ дамжуулан ярих болтугай. Ариун сүнс бидэнд туслах болтугай. Иесийн нэрээр залбирлаа. Амен. Амен. За өнөөдөр бид нар Иохан намын 21:1-ээс 14-ийг уншина. Дахин хайж ирсэн Иесус гэсэн гарчигтай. Иохан 21:1-ээс 14. За уншлаа. Иесус 7 шавьда үзэгдөө. Түүнээс хойш Иесус Тибер тэнгисийн хаваар өөрийгөө шавнартаа дахин харуулв. Тэр өөрийгөө ингэж харуулжээ. Симон Петрийн ихэр гэгдэг Томас, Галилийн Канагийн Натанаэл, Зебедийн хүүгүүд бас түүний шавнараас хоёр өөр хүн цугтай байв. Симон Петр тэдэнд би загас барихаар явлаа гэхэд тэд бид шас чамтай хамт явъя гэж завиндасв. Тэр шөнө тэд юуж барьсангүй. Үүр цайх үед Иесус эрэг дээр зогсож байлаа. Шавнар нь Иесус гэж таньсангүй. Иесус тэдэнд хүүхдүүдээ та нарт идчих загас байна уу гэхэд тэд алга байв гэлээ. Иесус тэдэнд завныхаа баруун талд тороо хай. Тэгвэл та нар олноо гэв. Тэд тороо тийш нь хайсанд маш их загас торонд нь орсноос болоод татаж чадхааргүй болжээ. Тэгтэл Иесусийн хайртай шавн Петрт эн чинь эзэн байна гэлээ. Симон Петр эзэн байна гэхийг сонсмогц. Нүцгэн байсан тул гадуур нүмергээ бүсэж тэнгис рүү өсрөн гарав. Харин бүсэж шавнар нь эргээс холгүй 200 орчим тохоод зайтай л байсан учраас дүүрэн загста тороо чирсээр жижиг завэр дүүрлээ. Тэд газар дээр гараад модны нүүрсний гал дээр нь байх загсыг болон талхыг харав. Иесус тэдэнд сая барьсан загснасаа хэдийг аваад иргэлээ. Симон Петр очиж 153 том загсаар дүүрэн тороо газар дээр татаж гаргав. Тийм их загас байсан боловч тор нь урагдаагүй байлаа. Иесус тэдэнд наашир өглөөний хоол эцгээхэд түүнийг эзэн мөн гэдгийг мэдчихсэн шавнар хинээс та хэн бэ гэж асууж зөрхөлсөнгөө. Иесус ирж талхпаа загас тэдэнд өг. Энэ бол Иесус өгсдээс амьлуулагдсны дараа шавнартаа өөрийгөө харуулсан 3 дахь нь байсан юм аа. Амен. За маш гоё төгтэй. Маш гоё төг. За Библийн тайлбарыг бичээ сонсъё. Амьсан эзэн цаашид юу хийх ёстойгоо мэдэхгүй байгаа шавнар хуучин амьдралгаа буцаж оцсон тэдний дахин хайж ирээд шин тушаалыг сэргээж өгдөг. Шавнар амьсан Иесустэй уулзсанаа дараач хараахан тэд өөрсдөө юу хийхээ мэдэхгүй байлаа. Тиймээс Петр болон бусад шавнар Иесусийн дуудлагыг хүлээн авахын өмнө Тибер тэнгисийн хаваар засчилж байв. Үүр цайх үед нэг ч загас барьж чадаагүй шавнар Иесусыг эрэг дээр зогсож байхад таньсангүй. Иесус анх Петрийг дуудах үед гайхамшигт аргаар загас барьсан тэдний дуудлагыг сануулж өгөх тэр л үед шавнар Иеснийг таньсан. Иесус шүнжин тэнгис загас барих гэсээр хүүтэнд даарч хөрсөн шавнартаа халуун өглөөний цайд бэлтгэж хайрын харилцааг сэргээж өгөв. Бурхан гэж юм бэ? Шавнарын сул дорой байдлыг мөн гим нүглийг нь уучлж шинээр эхлүүлж өгөв. Иесус өнөөдөр намаагч мөн дулаан хайр ба сэргэлтийн байр суурь руу урьж байна. Үгийн дотор эзэнтэй уулзаж өршөөл ба сэргэлтийн нэг хүслийг мэдцгээе. Дуудлага алдсан шавнар харанхуй шүн хоосон завинд байхдаа эснийг таньж чадаагүй. Сүүлийн үед сүнсний харанхуй шүнийг өнгөрүүлж үр жимсгүй хүчгүй болж байна. Бурханаас өгсөн дуудлагыг мартаж амьдарч байгаа эсгээ шалгаараа. Амен. За маш гоё түүх. Тийм ээ, маш гоё түүх. Тэгээд энэ дээр ингээд онцгойлон бас тодруулж хэлэх зүйлүүд байна. За би групп шалгаад байгаа. Окей. За гарч байгаа юм даа. За Тибер тэнгисийн хавар Иесус өөрийгөө шавнартаа харуулсан гэж байна тийм үү.
За тэр өөрийгөө ингэж харуулсан гэж. Аа За нэгдүгээрт Тибер тэнгис гэсэн байна. За Тибер тэнгис гэдэг нь ийм нөгөө хөгжмийн ятг хөгжмийн чавхтас гэсэн утгатай үг байхгүй юу? Ятг хөгжмийн чавхтас Тибер. Тэгэхээр энэ дэр юу гэхээр нөгөө хөгжмийн чавхтас гэхээр чинь юу илэрхийлэх вэ гэхээр одоо бурхны тэн дээр юу гэхээр дуу хоолой сонсно гэсэн утга байгаа байхгүй дуу хоолой. За тэгвэл шавнар нь нэг өөрсдийнхээ ингээд югаар явж исэн бол тэд нар одоо бурхны дуу хоолойг сонсох цаг нь болсон байдаг. Гэтэ тэд нар юу ч хэлдэг би заас барихаар явлаа гэж Симон Петр тэдэнд хэлсэн чи бид ч бас чамтай хамт явъя гэд тэр шүн тэд юу ч барьсангүй гэсэн байна. За тэгээ үр цайх үед Иесус ирэг дээр зогсож байлаа гэвч шавнар нь Иесус гэж таньсангүй. Иесус тэдэнд хүүхдүүдээ та нар тийчих юм байна уу гэхэд алга гэлээ. За Иесус завныхаа баруун талд тороо хаяа. За эндээс бид нэрээ анхаарах ёстой юу гэхээр шүнжэнгөө загас барьлаа гэсэн байгаа. Шүнжэнгөө загас барьлаа. За шүнжин гэдэг буюу харанхуй гэсэн үг тийм харанхуйг илэрхийлж байгаа. Тэгэхээр урд нь би бас зөндөө хэлчихсэн тийм харанхуй гэдэг бол юу гэхээр мэдээж нэгдүгээр гэмтэй юг илэрхийлдэг, нүглийг илэрхийлдэг. Тэгээд харанхуй юг илэрхийлдэг вэ гэхээр харанхуй бас юу гэхээр бурхангүй тэгээд хүчгүй өөрийн хүчээр тий нэгдүгээр харанхуй байгаа. Тэгээд тэрний үхээр одоо гимээ олж харах байгаа гэсэн. Тэгээд өөрийн хүчээр бурхангүйгээр оролдохыг харанхуй гэж хэлдэг байхгүй. Тэгэхээр өнөөдөр хүмүүс хэрвээ өдрийн цагаар згсэн тэ бурхангүйгээр өстө би тэгин би ингэж би л ингэчүүл өстө би өмгтөөл авчвал гэл ингээд зүтгэж байгаа тэр нь олыг харанхуйд байгаа гэсэн байгаа байхгүй. Тэгэхээр эзэн хүмүүсийг харанхуйд байгаа хүмүүсийг дуудаа гэж хэлдэг. Хүмүүс өөрийнхөө хүч өөрийнхөө оролдлогоор зүтгэж байгаа бурхангүйгээр зүтгэж байгаа бол энэ харанхуйд байна гэсэн. За тэгсэн чинь Иесус тэдэн цавныхаа баруун талд тороо хаяа гэсэн байна. Баруун талд тороо хаяа. За Иесус энэ дээр нэг байрлалыг хэлж өгч байна. Барьчлыг аргыг хэлж өгөөгүй. Тэгж тороо хай гэж аргыг хэлж өгөөгүй. Яагаад гэвэл тэд загасчд учраас аргыг маш сайн мэддэг тийм үү? Маш сайн мэддэг тийм хүмүүс байгаа. Иесус тэдэнд арга замын зааж өгөөгүй. Харин Иесус юухээр байршлыг зааж өгсөн. За та нар анзаарвал Библиэлд эзний баруун талд суух, бурхны баруун гар суух. Тэгээд эзний баруун гар гэсэн, бурхны баруун гар гэсэн юм үгүүд байдаг. Тэгэхээр баруун гарыг юг илэрхийлдэг гэхээр хүч аврал бурхны тааллыг илэрхийлдэг. Тэгэхээр нөгөө харанхуйд бурхны хүчгүй хэлжсэн. Тэгээ хүн өөрийн хүчийг хэлжсэн бол бурхны баруун югаар бол баруун гар гэдэг бол ер нь тиймээс одоо жишээл ихэнх хүмүүс баруун гараар байдаг тийм үү? Тэгэхээр баруун гар нь илүү хүчтэй байгаад байдаг. Илүү хүчтэй байгаад байдаг. Зөв солгоо хүмүүсийн бас нэг сонирхолтой юм юу гэдэг мэлээ. Хүчээ болохоор баруун гараас гаргаад тэгээд нэг бичиг юм зүүн гартаа байдаг гэж бас сонсч байсан. Янз янз тийм өөр баг. Тэгээд баруун гар талд хүнээс айгүй хүч гардгаа гэж одоо баруун гарын за тэгвэл баруун талд юм гэхээр шүнжэнгөө өөртөө харанхуйд зүтгэцсэн тийм үү. Тэгсэн чинь бурхан одоо юу гэж байна? Эзэн баруун гар тал руу тороо хаяа гэдэг. Өөрөөр хэлбэл одоо бурхны хүчит найдаа, бурхны авралт найдаа, бурхны оролцоог аваа гэж ингэж хэлсэн. Тэгэхээр Иесус энэ дээр өөрөөр хэлбэл арга замыг өөрчлөхийг хэлээгүй, байрлалаа өөрчлөхийг хэлсэн. Зөвхөн өөрийнхөө дотор өөрийнхөө хүчээр байсан бол одоо битээ тэгээ. Одоо харин байрлалаа өөрчлөө. Бурхны талд ирээ. Өөрийнхөө хүч чадлаар биш, бурхны хүч чадлаар, бурхны хажууд ирээ, бурхны хүч чадлаар. Тэгээ бурхны арга замаар хийгээд ингэж хэлсэн байна. За тэгэхээр баруун тал руу тэгээд ингэ бодохоор тэд нар зүүн талд нь хийжсэн байгаа байхгүй тий. Зүүн тал руу одоо замныхаа зүүн тал тараа хийсэн байсан гэсэн юм утга байна. Тэд тэгтээ ингээд яг өөрсдийнх нь арга бол байх нь шүү дээ. Тэгээ өөрсдийнх нь арга гэдгээс гадна өөрсдийнх нь мэдлэг байгаа шүү дээ. Тэд нар ингээд харанхууд далаад явахдаа за ийшээ хаяул загас одоо юу яа их байж болзошгүй тэр гэсэн тийм юугаар хийж. Гэтэл эзэн харийг өөрчлөө баруун тал руу хаяа буюу бурхны арга зам руу хаяа гэсэн энэ утгыг хэлж байгаа. За тэгсэн чи юу гэж
Иесус тэгтэл Иесусийн хайртай шавь нь Петерт хайртай шавь нь хэр явах багц Петерт эн чин эзэн байна гэлээ. Симон Петр эн чин эзэн байна гэхийг сонсомогц нүцгэн байснаа гадуур нөмргөө бүсэж тэнгис рүү үсрэн орвоо гэсэн. Бид нар Петрийг харах юм бол Петр заавал ямар нэгэн одоо гэдэг юм үйлддэг хийдэг хамгийн түрүүнд хариу үйлдэл үзүүлдэг хүн байхгүй тий Петр. Тэгээ Йохан хэлсэн байх түнд тийм үү? Энд дэр хэлж байгаа сте. Иесийн хайртай шавин гэдэг Йохан гэсэн үг тийм үү? Петрт эн чинь эзэн байна гэлээ гэдэг гэсэн. Симон Петр энийг сонсоод ингэсэн. За маш олон хүмүүс ийм ямар нэгэн зүйлийг ингэж одоо юу гэдэг үйлддэг заавал нэг зүйл хийх хэрэгтэй яах хэрэгтэй ингээд тийм хүмүүс байдаг. Зүгээр сууж чадахгүй тий. Зүгээр суuna гэдэг нь залхуурын суухыг хэлээгүй тий. Ингээл зөксөлтгүй өөрийгөө ядарч юм хийгэлээд гэдэг л үр дүнгүй байж идэг. Энэ юу гэдэг. За Петр бол ерөөсөн ямар нэгэн юм маш хурдан хариу үйлдэл үзүүлдэг ийм байгаа. За тэг мэдээч хэрэг Петрт бас нэг шалтгаан байгаа. Яг тэр урвцсан шүү дээ. Тэр Иесусээс урвцсан тий. Одоо бүр тэнгис рүү үсрээд яах гэж байгаа юм болоо тий. Гэж байгаа юм болоо яах гэж байгаа нэг эцэн хүн нэг үйлдэл хийдэг тэрийг хийж байгаа байхгүй. Тэгээд харин бусад шавнаар нь эргээс холгүй 200 орчим тохой зайтай л байсан тул дүүрэн цагстаа тороож ирсээр жижиг заваараа ирлээ. Тэгээд ингээ харсан чинь нөө түрүүн та нарт идэх юм байна уу гэж асуусан шүү дээ. Та нарт идэх юм байна уу гэсэн чинь Иесус ариг гэсэн заснасаа аваад ирээ гэх. Тэгээд гал дээр нь байх загсыг болон талхыг харав. Загс талхай хийцэн байс. Бид штэ. Иесус тэг загс ба талхаар олон хүмүүсийг хоололдог. Хизээч Иесус бусдыг одоо хүмүүсийг хооллох загс талхаар дутаагүй тий. Тэгсэн ирнэ тэднээс та нарт загс талах байна уу гэж асуусан ба. Та нарт загс байна уу гэж талах юм гээ. За ингээд та нарт идэх юм байна гэж асуусан тийм үү. За тэгээд ингээд сая барьсан загснаас хэдийг аваад иргээд Иесус загс байгаас сонсороо Иесус загс байгаа. Та нарын барьсан загснаас дахиад аваад ирээ гэж хэлсэн ба. За тэгсэн чинь Симон Петр авчирч 153 том загсаар дүүрэн тороо газар дээр татангаар хэн тоолсон болоо. Хэн тоолсон болоо тий. Эсвэл бүгдээр төсөөлөе тийм үү. Асуулт гэж хад бид нөгөө би танарт баруун тархины харгын тухай ярьж өгчээсэн те Библийг бид нар баруун тархины харгаар унших хэрэгтэй. Зүгээр ингээд нэг уншаал цэжлэл ингэвэл хүний нөгөө тархины зүүн тал бол нөгөө биений баруун талыг удирддаг. Хүний тархины баруун тал нь биений зүүн талыг удирддаг. Тэгээд баруун тал гэдэг нь юу гэхээр дандаа зураглан үзээж төсөөлөн бодож одоо тий одоо баруун тархины өгцөн хүмүүс зураач жүжигчд болж имийг ингэж дүрсэлдэг ийм. Тэгэхээр бид нар Библийг дүрслээ зураглаад бодох хэрэгтэй тийм үү. Тэгэх юм бол тэр илүү бидний зүүн талд буюу зүрхэн төрдөг. Сонирхолтойгоо гэтэл нөгөө зүгээр автоматар ингээд цээжилдэг хүмүүс байдаг тий цээжлээ зүгээр уншаад ингээд ядаг хүмүүс баруун талд хүрнэ гэсэн юм ба. За тэгвэл бүгдээр бодъё л та 153 загс байгаа гэд тав гараад ирлээ шүү дээ тий. Тэгсэн чинь тэр чи одоо яасан юм болж ингээд Иесус ингээд гал төлөөл заас шараал тий хажууд нь талхав тавьсан. Энэ айгу хөөрхи ийм нэг зураг байгааз. Тэгээд ингээс суужсэн чинь Петр ирснээр тороо ингээ 153 гэж тоолох бас тийм хурдан биш шүү дээ. Тороо ингээл задласнаа заснуудаа тоолсон юм уу? Тэг 1 2 3 4 гэлтгснэ тэ 50 ингэлснэ 100 гэснэ 153 болчихсон юм уу? Яг тийм 153 гэж. За тэгвэл би урдан танарт зөндөө хийж гисэн тийм үү? Еврей юунд бол тоо бол маш нарийн байдаг. Өчигдөр бид нар еврейгийн 7 гэдэг тоо бол төгс тоо байдаг. Тэг буярэнсэнс тэг баярыг гуйлдаг, тоог гуйлдаг. Тэг монголчууд дартахын 7 гэдэг бол эсрэг яриад 7 бол төгс тоо. 8 бол шин эхлэл. Тэм учраас 8 дахь өдөр гэж өчигдөр гарч ирсэн тийм үү? За тэгвэл өнөөдрийн юунд 153 гэж тоо гарч ирж байгаа. За 153 гэдэг болохоор одоо нэг янз бүрийн нэг аргаар тоолсон байдаг байхгүй. Бүр энэ 153 гэдэг нь шүү дээ. Айгүй олон тийм нөгөө утга юунуудыг одоо олон аргаар ингээд тоолсон байдаг байхгүй. За тэгэхээр нөгөө нэг одоо гематрийн арга гэж хэлж өгсөн те санаж байгаач. За тэгэн гутал жишээлбэл 153 гэдэг тоог нь юу гэдэг вэхээр одоо утга нь ингээд тэгэхээр жишээлбэл
Бурхны хүүгүүд гэсэн үг байдаг байхгүй. Бурхны хүүгүүд. За тэгвэл бурхны хүүгүүд гэхээр яг бэн бат бэ гэж яддаг. Хайлахим гэсэн үг байдаг байхгүй. Тэгээ тэр үгийг яддаг гэхээр эхнээс нь ахуулаад ингээд бичнэ. Бэ үсэг тэ бэ үсэг гэл ингээл бүгдийн Н үсэг А үсэг тэгин гутла гэж үсгээд байгаа байхгүй хэлний юу ингээд нэг бүх үсгүүдээ бурхны хүүгүүд гэсэн манайхар бол Б Ү Р гэд бүх үсгүүдээ чинь тэгээ цагаан толгойн үсгүүд нь бүгдээрээ тоотой тийм үү за жишээлбэл Б үсэг бол 2-ын тоотой N үсэг л 50 гэл ингээл А болохоор 10 гэл ингээд бүх тоонуудыг бичнэ. Тэгээ үсгийнхэн дугаарууд үсэг болгон таадаг гэсэн шүү дээ. Дугаараар нь бичгээр 153 болдог байхгүй. За тэгвэл 153 гэдэг л бурхны хүүгүүд гэсэн үг гэдэг. Бурхны хүүгүүд. Тэгээ тэр бурхны хүүгүүд гэдэг нь 153 гэдгийг ингээд тоогоор ингээ гарахаар бурхны хүүгүүд гэсэн утга. Тэгээ бурхны хүүгүүд гэдэг нь юу хэр тэгдэж та нөгөө нэг энэ бол нөгөө 153 та нарыг тэг хүмүүсийн загасчд болно гэж хэл. Тэг хүмүүсийн загас барих загасчд болгоно гэсэн байдаг те. За тэгвэл эн чинь нөхөр хүмүүсийг загасаар илэрхийлсэн байдаг шээ. Тэм учраас нэг анхан үеийн хэрэгсчд өөрсдөө загасаар илэрхийлээд ингээд тэмдэг зураад нууцаар тэр загас зурсан газарлаа яваад очиход цуглааны хийдэг гэсэн гээд. За тэгвэл өөрөөр хэлбэл бурхны гэр бүлд орох хүмүүсийг загас гэж ингэж хэлсэн ба. За тэгээд бас өөр янз янз байдаг. Жишээлбэл энэ дээр ахаал тэ одоо юу гэж ядгийг ихээр одоо бид нар сайхан нөгөө нэг дээгүүр өнгөрөх баяр Пасхаг хэлсэн шүү дээ тий. Тэгин гутал тэр Пасха гэдэг Пасха катан гэсэн үг гэдэг аахгүй. Тэрийг болохоор бас яадаг вөхөр тэр нь юу гэхээр нөгөө ахад тэр П үсэг гэд ингээд үсгийнхээ нөгөө дугааруудыг ингээд нэмэхээр энэ 153 болдог байхгүй. Тэгэхээр тэр 153 гэдэг чи юу гэж хэлж яах нэхэр энэ бол аврагдах нөгөө Пасха учраас цус дээгүү те нөгөө юу тэнгэр элч дээгүүр нь явхад татхандаа цус төрсөн хүмүүст аврагдаж үлддэг. Яг үү Иесус Христийн залмаа дээр урсгасан цуснд итгэсэн хүмүүс аврагддаг. За тэгвэл энэ дээгүүр өнгөрөх баяртай холбоотойгоор 153 гэдэг бол юу гэхээр аврал хэрэгтэй хүмүүс байдаг. Аврал хэрэгтэй хүмүүс байдаг. За тэгээ бас айгүй гахалтай. Айгүй гахалтай. Хайр гэдэг үг байдаг аахгүй юу? Хайр гэдэг үг. Хайр гэдэг үгийн бас үсгийн бичгээр ахава гэж үг байдаг аахгүй юу? За та нар солонгостой хүмүүс анзаарсан байж байгаа юм. Ахава гэсэн юутай бас гоо сайхны газар байдаг. Гоо сайхны бүтээгдэхүүн байдаг. За тэгвэл ахава гэдэг нь хайр гэсэн үг байхгүй. Энэ бол бурхны хайр. Тэгээ тийм учраас бурхны хайр гэдэг утгаараа юунд юу гэхээр бурхнаас эмээх гэсэн байдаг. Энэ бас 153 болдог байхгүй. Тэгэхээр ер нь еврей ойлголтод болохоор одоо 72 153 гэл янз бүрийн тоонуудын тухай гарч ирдэг. За тэгээд 153 гэдэг нь бүх хүндэстэн гэсэн үг байхгүй. Тэгэхээр 153 загас гэдэг чинь өөрөөр хэлбэл бурхны хүүгүүд бүх хүндэстнээс ирнэ гэсэн үг байхгүй. Хай гоё гац те бүрдэ. За тэгсэн чинь торн урагдсангүй гэж. Торн урагдсангүй. Тэгээд еврей сэтгэлгээгээр энэ болохоор өөрөөр хэлбэл нөгөө чуулган дотор олон хүндэстнийг хүлээж авсан ч задарахгүй. Одоо энэ яг тийм айгүй сонирхолтой. Би урд нэг ярьжсэн тийм ингээд Солонгост анх нөгөө гадаад хүмүүсийг одоо 80 оны Олимпиас хойш гадаад хүмүүс ирсэн байхгүй юм Солонгос гадаад ажиллаж байгаа. Ер нь нөгөө дэлхийн нийтээр ингээд Солонгос айгүй хөгжилтэй юм байна. Өндөр хөгжсөн юм байна. Энэ орн руу явъя гэсэн хүмүүсийн хандлага гарч ирсэн. Тэгээд Солонгос хүмүүс ирж эхэлсэн. За тэгээд юу хэлж байгаа юм гэхээр Солонгос нөгөө анх хэрэг бодол чуулганууд Солонгос одоо гадаад хүмүүсийн төлөө үйлчлэг гадаад хүмүүсийг хүлээж авахдаа эхлээд бол бүр аюу сонин болж исэн гэж бүр хүлээж авч чадахгүй юм тий өөрөөр хэлбэл тэгэл бараг чуулган задрах ч юм уу одоо чуулганд аюу том асуудал үүснэ гэж боддог байсан бол эсэргээрээ тэгээд одоо бол ингээд Солонгосын ихэнхтэй чуулганууд дотор гадаад мөрөглүүд байдаг тий би ч гэсэн яг тий одоо Солонгос чуулган доторх Монгол мөрөглөл дээр Монгол цуглаа тий зөв эхлээд цуглаан болоогүйсэн нэг зөвхөн Монгол мөрөглөл одоо монголчууд цуглаа гэсэн тэндээс сүлдээ яг би даас тэр дотор Монгол чуулган тусдаа гарч ирж ингэж тэр цуглаанаас за тэгвэл анх бол би урд нэг ярьжсэнтэй ингээд миний Багдалын багийнх нь нэг гадаад хүмүүсийг бариад арга хэмжээ зохион байгуулад тэгээд юу яасан гэдэг арга хэмжээ ясны дараачийн 7 хоногт нь Магдалины багийнхан шүү заяа бүр хоордуулдаг айгуу том сүмийн айгуу том Магдал юуч айгуу бол үнэтэй байхгүй тийм хүмүүс нь
өнгөрсөн 7 хоногт гадаад хүмүүсийн эзэн хоолны нөгөө юм юу гэдэг л манайхаар бол нэг юм юу гэдэг шүү дээ хоолны тэр чигт пан гэж ярьдаг юм зэн хоолны юу гэдэг вэ хөөе төмөр нөгөө ингээд нэг доор ингээд нөгөө панчамачана хийждэг бодомодоо шүлээ хийждэг тэр юунд идэхгүй гэд чуулган дахиж шинээр авсан. Энэ бол бүр тийм ичгүүртэй юм зүйл байхгүй. Та нар боддог гадаад хүмүүс ийдсэн гэд чуулган анх чуулган хүмүүс солонгос чуулган ийм зүйл хүртэл болж ирсэн. Өөр ямар зүйл болж ирсэн бас мэдэхгүй те гадаад хүмүүс гэсэн гадаад хүмүүс ингээд тэгдэг баг. За тэгэд эндээс яг нөгөө нэг өөрчлөгдөд эсрэгээр одоо гадаад чуулгануудад юунууд байгаа. Би тэгээ саяхан би цулан дээрсэн үү та нарт ярьсан. Иран эмэгтэй пастор тухай ярьсан тийм үү? Иран эмэгтэй тэ солонгос хүнтэй суугаад тэгээ солонгосоос юунд ирээд нөхрөн төрүүлж ийзэн тэтгээд их нөхрөө дагаж ийзэн тэтгээд тэгээд одоо пастор болцсон Иран чуулганы өдөртдөг ийм пастор гэл ингээл зөндөө те Монгол юу юм уу гэдэг ингээд ийм те зөндөө Монгол пасторууд давалсан баг 20 пастор байгаа шүү маа. Тэ за ингээд ийм зүйл болж. За тэгвэл юу гэхээр хэдийгээр гадаад хүмүүс ирлээ гэд жишээлбэл магадгүй ингээд л та Монголд байхад манай зүйл хятад хүн ирээ. Хүмүүс зарим монголчууд магадгүй юу яаж магадгүй за манай тод ингээд хятад хүмүүс их яагаад гэвэл айгүй эднэр одоо ингээд хятадтай гэж ингээд цуглаанд маань асуудал үүсэхвээ ингээд айж болзошгүй тий тэгвэл юу чи бурхан өдөр өгөн дээр гэсэн тэр тор урагдахгүй л гэсэн бэ. Ямар хэдий ч нэдэ магадгүй бид нар санхүүгийн хувьд хэцүү нь яах вэ гэхэд тэглээгээд тэр тор урагдахгүй. Тэ үндэснүү танаа цуглаанд ирснээр яа задраад хосроод ядраад ийм зүйл болохгүй гэдгийг л хэлж байна тийм. Айгуу гоё те. Тэгээд яг одоо еврей хүмүүсийн хувьд бол та нар дээр үндэснүүд ирнэ. Тэгээд та нар задрахгүй энэ бол бурхны чуулган болно гэсэн ийм гоё утгыг илэрхийлж байгаа. Гоё ягац. За тэгээд энэ дээр эзэн галын дээр гэж сууж байгаа. За гал бол цэвэршүүлэх тэгээ сэргээх цэвэршүүлэх ийм юу гэдэг илэрхийлэл байдаг. За тэгээ галын дээр гэдэг. За тэгээ надад бол бас аюу гой санагдаж байгаа. Аюу гой санагдаж байгаа. Одоо бид нар маргааш үзэн тэрэн дээр юу гэхээр Петрэс асуудаг те чи намайг хайрладаг. Чи надад үнэхээр хайртай юу гэж асуугаад 3 удаа асуудаг штэ. За тэгэхээр бурхан одоо ингээ эзэн яг одоо Петрийг нөгөө сэргээх үйл явц нь эхэлж байгаа байхгүй. Яг гэвэл Петр дулаацгаад галын дээрээ зогсож явахдаа эсний хүгүүлд үүсгдэг штэ тий. Гал ингээ галын хажуу суудсан гараа хийгээ суужсэн баг тий. Бүгдээ төсөөлөө гараа хийгээ суужсэн баг. Тэгээд үүсгэсэн штэ. Тэгсэн чинь одоо Петрийн үед бид нарт яадаг ийм нэг ямар нэгэн зүйлийн дурсамж заавал үйл явцыг ялангуяа тэр шархыг сануулдаг. Петр гүйж гараад уйлсан байдаг штэ. Тэр ингээ сэтгэл нь маш амар өмөрсөн байдаг байхгүй те. Би эзнийг те би эзнээс урахгүй гэж хэлэхэд эзэн надад яг л үнийг хэлсэн мэс чи намайг 3 удаа хүсгэхэд тэр дахиад тонготоосон 3 удаа хүсгэнэ гэдэг. Тэгээд яг дахиад тонготонгот эзний үгийг санаад гараад уйлдаг тийм үү. За тэгвэл одоо Петр загсаа бариад ингээд хүрээд ирсэн чинь за тэгвэл төрийн хэлээ түрүүн 153 загс гэдэг бол Петр суугаал тоолол бүр эсвэл Иесус наад чинь 153 гэж хэлж гисэн тийм зүйл бол ерөөсөө биш. Энэ бол энд бол юу 153 бэлэгдэл байх. Мэдтэмс эзэн нөгөөс ус руугаа өсрээд орцсон тэг хүүтэ усанд орцсон Петр гачаар тоолохгүй шүү дээ. За ийм зүйл болж байгаа. Гэхдээ тэр 153 загс байсан гэдэг эзэн илэрхийлсэн тэг тэр нь бүхэн тест өөрөөр хэлбэл Петр Алексийн 153 үндэснүүдийг эзнэр авчрах үйлчлэл нь эхэлж байгаа байхгүй юу? Айгаа гоё те. За тэгээд галыг харж байгаа. Галыг харахтаа би галын дэргэд эзнийг үүсгэсэн чинь галын дэргэд эзэн сууж байна те. Эзэн түүнийг сэргээж гэж байгаа байхгүй юу? Эзэн зөвхөн Петрийг тэдэгөө дагалдагч нараа сэргээж гэж байгаа тийм үү? Сэргээж гэж байгаа. Тэгээд яаж тэдний хоололж байгаа. Наашир өглөөний хоол идцгээе гэдэг. За бурхны зан чанар бид нар Есүсийн зан чанарыг харах юм бол бурхан яадаг. Эхлээд хүн төрлөختнийг бүтээгээд амраадаг. Есүс яг одоо сэргээгээд тэдний үйлчлэл дуудлага бүх зүйлийг сэргээх гэж байна. Гэхдээ эхлээд тэднийг хоололдог. Тэдний гавтай шинжэнгөө далаа дээр худаарцсан тэр байдлаас нь амраагаад дулаацуулаад халамжлаа тэгээ хоол идүүлдэг. Тэгжээж дараа нь яадаг. Дараа дууд одоо тэдний
одоо тэдний дуудлагын төлөө хөдлөгдөг ийм юм. Тэгэхээр бурхан бидний хувьд ажлыг чухалчилдаг биш. Тэгээ одоо ингээд эргээд харахад айгүй завгүй байсан хардаг байхгүй юу? Айгүй завгүй тэгэлцээ цогцсааг үл ингээд хүчил ажил ургуулаад л сте шаа. Тэгээд сая бүтээсээ өдөр нэг эсний өдөр бид нэр юу яваад нэг авлет яваад манайхтай ойрхон авлет яваад тэгээд өвөл болохоор нэг ингэдэж штэ бид нар чинь цэцэрлэгт байгаа цэцэрлэгт чинь хүүхдүүд маань өдөр чинь цэцэрлэгт байгаа тэг хязгаарлагдмал орчинд байгаа. За тэгэн готлоо хүүхдүүд маань яадаг хүүхдүүд маань бас айгүй хэцүү одоо гүүхтэй гэр нь бас жижиг ийм байгаад байгаа. Тэгээд бид нар өвөл болохоор заримдаа хүүхдүүдэд гүйлэхэд цоглооноо тараад икеа ордог байхгүй ойрхон икеа манайхд айгүй орхон икеа ирсэн. Икеа орно. Тэгээд тэр икеа ч айгүй том. Тэгэл ерөөсөө хүүхдүүдэд тэр дотор явлал хардаас нь бид нар даал ингээл явдаг байхгүй. Тэгээд айгүй том нөх хүүхдийн тоглоомын хэсэг мэсгэн айгүй том. Тэгээд хоолны юуны хажууд бид нар нэг кофе аваад кейк аваад суучдаг. За тэгэн гутал хүүхдүүд маань тэнд яг хажуугийн талд хүүхдийн тоглоом хийсэг байдаг тэнд тоглож мөлөөд тэгдэг. Тэгээ одоо болохоор нөгөө дулаахан болцохоор хүүхдүүдэд агаарт байлгахын тулд бид нэр авлет очдог байхгүй. Тэгээ авлетад аягүй усаа хөрөлөр да хүүхдүүдэд тэнд тоглуулчихдаг. Аль хүүхдүүд маань тэнд гүүгээ тоглоо. Тэгээ би ингээд тэд нэр ингээд тоглож байгааг хараад сандал дээр ингээд суугаад хараад байж захтай ингээд айгүй сэтгэл ингэж юутэй хөдөлсөн гэхүү айгүй гоё санагдсан надаа. Тэгээд дээр ингээд нэг юм манай нэг итгэгч болохоор хөрхөө нөгөө нэг солонгос компанид ор ажилладаг байсан байхгүй одоо тий захирлын дараа ажилладаг компанид тэгээд бүтэн сайн бүр амраахгүй өстэй бүтэн сайн айгүй хэцүү хаяа гуйжаас амардаг тийм байсан. Тэгээд тэр маань өстой 6 жил залбирч байгаа өөрөө бүр яг хувийн дэлгүүртэй болсон байхгүй одоо дэлгүүрийн захирал болсон өөрөө. Тэгээд гот бүтэн сайн ингээ хүүгээд агуулсан. Тэгээд хүү ингээ манай хоёртой тоглоо. Тэгээд тэрийг хараад ингээ эзний амралтын дотор амарч байгаадаа би айгүй баярлсан байхгүй. Урд нь болохоор глюкозоос хавлаад орж ингээ явж байгаа юм. Ямар ч хөтөлбөрөд хийдэг байсан, ямар ч хэм хийдэг байсан энийг ингээл завгүй л байвал би ер нь ингээл аюу тийм чухал юм шиг боддог байсан байхгүй. Тэгсэн чинь ингээд зүгээр ингээд хүүхдүүдэд тоглож байгааг хараа сууж байгаад ингээд надад нэг юр бүсийн гоё тийм амар тайван амралт мэдрэгцсэн байхгүй. Тэгээд дээр нь итгэж маань гэсэн тийм амардаг болцсон. Тэг хүүхд ингээд тоглоод ингэж байгааг хараад эзэн ямар гоё ингэж амьдралыг бидэнд өгсөн бэ. Бидэнд тэ ингээд эзний дотор амардаг. Урд нь бол ер нь тэгэл эзэнт итгэдэг байх. Бүтээсээ тэр хамгийн завгүй хамгийн их юм амжилтдаг юм өдөр байсан шүү дээ. Ийм ба. Тэгэхээр эзэн бидэнд тэ бидний бас тэгээд надаа одоо юу гэж яадаг өчигдрөөс эхлээл бийс айгу ингээл юм за өнөөдөр би юм хийгээл тэрийг яа төлөвлөл хийгээд тэгэл өчигдөр нэг гадар мадар явж байгаад юу өчигдөр айгу сонирхолтой би нөгөө гэл өглөөл гэлдэж шүү дээ өдөр бүгд инглэг ирэг бүгд талархалтай байгаараа. Тэгээ өчигдөр яасан гэсэн чинь би ингээд юмд яваад тэгээд ингээд зүгээр л ингээд метро дотор явжсэн чинь өөр ирэхгүй зүгээр л талархаадсан байхгүй бурхмын баярлаа гэсэн. Тим юм дарлаа, ийм юм дарлаа гэл ингээл талархал зүгээр талархал урсгалсан байхгүй. Тэгээд явж байгаад ингээд гэсэн чинь миний өчигдөр ажилласан зүйл хүмүүс метро айггүй хүнтэй. Солонгосчууд нөгөө химнэлтийн горимд орсон шүү дээ. Метро айггүй хүнтэй. Тэгээд нэг дэлгүүр ингээд нэг хямдарсан хямд юм хувц зардаг дэлгүүр тэр бүр хүмүүс шамбарлагдсан байсан чи би бас айгүй хэрэг турлаа очиж тэгээд нөгөө нэг юм загвар нь учирсан тэгээ ядсан тийм дэлгүүр байгаа байхгүй. Тэгээд тэнд нэг юм үтсчаад би уцаа орхицсан заяа. Уцаа орхичаад тэгээ явж байгаад уцсгүйгээ мэдэн гутлаа юу ч атсан гэж солонгос тийм гоё шүү дээ. Би заа би буцах уу эсвэл очих газараа очиж хоцорчих гээд байгаа байхгүй. Хичээлд явж байсан би. Хоцорчих гээд уц мцаа хайгаад ингээ буцах юм бол хоцорох гээд тэгвэл очих газараа очичоод буцаад явах уу? Буцахтаа нөгөө тэр дэлгүүр л архицсан юм шиг байна. Буцахтаа тэр дэлгүүрээс явах уу гэд айгуу өдрөг байгаа сте тий. Тэгээд за явъя шиг дараа нь буцахтаа л дайрч очиад уцаа асуухаас гэд тэгээд ингээд явсан. Явж исэн чи гинт би ч утсан дээрээс нөгөө нэг данс мас юм яах ёстой юм биш тий. Гэд тэгээд мөнгө шилжүүлэх ёстой байхгүй юу? Тэгээд очоод юм авах ёстой мөнгө нэг данснаас нөгөө данс руугаа карт руугаа шилжүүлэх ёстой. Тэрийгээ санангуул
болохгүй биш тэгээд тэгээ буцаад атсан ч утас маань худалдагч нь хадгалсан байж байгаа байхгүй айгуу. Тэгээд буцаад явахдаа тэгэл бас талархаж авч байна. Гэхдээ нэг залбирч байгаа эзэн миний уцыг та хамгаалаарай гэж залбираа. Гэхдээ ингээд надад бас аюу талархаж байгаа байхгүй би Солонгос улс ямар амартай юм алгуулах гэжээд санаа зовхон за буцахтаа авчигээ. Тэгээд тэр тусмаа гар утсан шүү дээ. Өөр зүйл шүү дээ. Тэр дотор миний бүх мэдээлэл банкны бүх юм маань явж байгаа шүү дээ. Авийн мэдээлэл. Тэгэн готлоо яач тэгээд талархаа тэгээд зүгээр л талархах зүйл гарч ирж байгаа гэдэг тэгсэн байгаа. За ийм зүйл болоод тэгээд юу яриад би хэмэлтэй юм ярьж байна. Амар тайван бурхан бидэнд үйлчлэлийг өгөхөөс өмнө те бидний дуудлагыг сэргээхээс өмнө бурхан ихлэ биднийг амраадаг, биднийхтэй хоололдог, биднийг сэргээдэг. Тэгээд манай найзтай өнгөрсөн 7 хоногт надад би найзтайгаа уулзахад манай найз надад тэгж хэлжсэн байхгүй. Би нөгөө нэг ингээд цуглааныхын за хүмүүстэй нөгөө өөр шинэ пастор ирсэн байжгаад тэгээ тэр пастор нь явсан байхгүй. Тэгсэн чинь хараа нөгөө шинэ пастор ирчихээр нөгөө шинэ пасторт ингээд яг үйлчлээ даатгаад тэгээд ерөөсөө нөгөө цуглааныхантайгаа тэр пастор нөгөө залуу пастор ирээ тэр пастор нь цуглааныхантайгаа хамт бүтээсээ тэр цаг гаргаад өөрөө ингээд зай гаргаж өгөө тэгээдсэн юм л тэгс нөгөө пастор нь явцсан байхгүй. Явцсан ч биш явуулсан байхгүй. Тэгээд тэгээ ихч манд буцаад нөгөө үйлчлээ хийж байгаа байхгүй. Тэгээд цуглааных нь гуйсан гэдэг одоо өөр пастор битээ аваа. Тэг бид нар таныг хөшин гэхгүй та зүгээр л тэг эцсээ хүртэл чуулганыхаа пастора хийж өгөөч гэж гуйсан гинэ. Тэгээд айгу одоо 2 жил болсон байхгүй тэр пастор залуу пастор. Тэгээ 2 жилийн дараа ингээд итгэгч нартайгаа хамт юу яагаад хоол мол идээд гадуур яваад кофе уугаад зэрэгчээд айгүй гоё яасан ингээ надад ирж байгаа хгүй. Баяраа би ингээл итгэгч нартайгаа ингээл тэгээд нэг дараа сүүлд нь өдрийн хоол мал идчихэд гэчээд оройн гэрт нь ирээд гэр найгуу жижиг штэ. Тэгсэн гэрт нь ирээд балкон найгуу жижиг юм байхгүй. Бид хоёр суугтлыг болтгий. Нэг бүр хийшрээ те. Тэгсэн чи балкон дээр бүр хийшрээг тойроо тавуулаа суугаад юм мэдээ тэгээ баахан нээлдээд тэгсэн гинэ. Айгуу гоё юмсан гэж ярьж байгаа байхгүй ярьжсэн байхгүй. Тэгсэн чи надад бас яг сая бүтээсээ өдөр би ингээл зөв хүүхдүүдэд тоглож байгааг тэл манайхын ингээл та байж хаад бид нар шавчаад ирээ гэл урлын бодгондаг яриад гүгээл нэг би нөгөө хүүхдүүдийн нэг ингээ хараа суучин гол өөдөл чи нэг нь болохоос би ши яваад нэг хүүхдтэй юу хараад ирээ гэл ээж нарын дэлгүүр яваад би хүүхдүүдэд хараал авч байгааг нь хараад ингээд суушаа надад би бүр ингээд юу биш аз жаргал мэдэрсэн шүү дээ айгуу амартай. Тэгээ эзэн биднийг зүгээр айгүйх завгүй ажиллаар дараадахыг хүсдэггүй. Хэрэв би ингээл чуулганы төлөө гэл ингээл цагсаа цаггүй зүтгэж байхдаа тэр зүтгэл амралтгүй ядарсан бухимдсан байвал юм биш гэсэн буруу гэсэн үг тий. Заримдаа чуулган яг тийм байдаг. Заримдаа өөрөө мэдгүй өдөрдөг цагсаа цаггүй завгүй. Би өөрийгөө бодоход би айгүй тийм өдөрдөгч байсан санагдаад байдаг байхгүй. Цагсаа цаггүй янз янз хөтөлбөр цагсаа цаггүй ийш тийш яваал ерөөсөө тэгэл ямар ч их завгүй байсан тий. Ерөөсө хүмүүсээ чамраадгүй өөрөө чамрдаггүй тэгээд хүмүүс тэгээ зүгээр нэг сайхан суугаад яриад хоол идээд ихгүй ингээд янз янз сургалт муралт янз янз зөвсөө зөвгүй бахан юм хийгэлсэн. Тэг бүгдээрээ эзэн тэтгээд эзний замаар явж байгаа хөл үгүй л байна л да. Тийм аа. За ямар ч байсан эндээс ийм гоё эзэн тий бид нар бас эзний дотор амралтыг мэдэрч амарч харах нэг гэж байна. Манай пастор болохоор бас тэгдэг байхгүй. Эзний сайн сайхныг мэдрээ. Эзний амралтыг мэдрээ гэж бид нарт аягүй тэгж заадаг байхгүй. Эзний амралтыг мэдэрч сураа гэд. Тэгээд ингээд заримдаа би бүр яг хүчээр ингээ өөрийгөө зогсоодог байхгүй. Ингээл нэг баг орой болгон ингээл би замаараш тэгин тийш явна. Ингээд ингээл янз янз ажил гаргаж ирээ тийм юм хийн. Өнгөрсөн 7 хоног би аягүй завгүйсэн баг. Айгуу завгүй бүр ингээд хасааны шүн хасаан бах юм хийгээд нөгөө тоглоом маань дуустгүй тоглоом ялгах гэж өстой нэр яа. Тэгээ тэрнээс бол хасаа нуруу татаад тэгээ бүтэн сайн өглөө 4:30-д сэрж нөгөөдөлөө янзлаад зөөгөөд бүр ингэж ийм юм хийсэн баггүй юу. Тэгчээд би яг нөгөө айгуу завгүй байснасаа тэгээ өчигдөр айгуу гой цаг гаргалаа. Тэгээд өчигдөр орой өнөөдөр ном унших ном бэлдээд тавиад бас айгүй гоё өчигдөр нэг ном дуусгасан өнөөдөр нэг ном эхлэн тэгэл гоё юм өөртөө нэг юм цаг гаргаа кофега нэг тухтаахан шиг уугаад
Тэгээд нэг жоохон дутаахан шиг хүн нөгөө нэг биеийн завгүй хөдлөөд байвал тархин ч гэсэн завгүй байдаг байхгүй юмыг тунгаан бодох тийм чадваргүй болдог. Тэгэхээр сайн бодоод заримдаа бол яг ингээ бүр юу ч хийхгүй байж байгаа зүгээр л юм бодох хэрэгтэй байдаг байхгүй. За би ч одоо тэхүү ингэхүү тэгээд байгаа чинь юу лээ энэ ямар байгаа л ингэх ёстой л үдих ёстой л бодох хэрэгтэй юм байдаг. За юм байдаг. Эзэн бидэнд тийм гоё амралтыг өгдөг манайхаа. Эзний нэрээр ерөөж байна. Эзний нэрээр ерөөж байна. Бид амьсан эзний амьтаа итгэж байхын тулд итгэлтэй дагалдагч байхын тулд бид нар бас яг эзний хийж байгаа зүйлүүдийг аюулс ажиглах хэрэгтэй. Тэгэхээр бид бас өөрсдөө амраад сурах хэрэгтэй. Бусдыг амраад сурах хэрэгтэй. Ялангуяа өдөртөгч нар те юм аюул чухал. Хамт хооллох аюул чухал. Ер нь тэгээ би нөгөө зөвлөөнийхөө залуучуудыг тэгдэг байсан багт та нараас хотоо дээр татагдцсан гэдэг. Дандаа гэрээний ажилчид байсан манай зөвлөлийн залуучууд. Тэгэл би оройс хоол хийгээл дуутдаг. Ер нь тэгэл өөрөө бүгдээр латерал цуглаанаар ороод ирдэг байлиг том таваа дөрөв хоол хийгээл тэгэл мах захгүй үедээ годон авч гал годын чанжаал будаа годон гөөгөл ингээл тэгж үйдэг байсан. Тэгээд хамт хооллох аягүй чухал. Та их ингээд тийм хоололж жагаад тэгээд тэгсэн чинь манай итгэж айгүй хөөрх ингээд 2 удаа ингээд айгүй үнтэй хоол ингээд хамт идсэн баггүй ингээд надад хамт явж байгаа бас тэр хоол авъя гэл. Тэгээд 3 дахь удаад нь би өнөөдөр хоол идэхгүй шүү гэд. Хоол идэхгүй шүү. Одоо гээд цуглаан дээр хоолоо сайд чи явна шүү. Хоол идэхгүй шүү гэж хэлээ явсан баггүй. Би мөнгө хэмнэ одоо хэмэлтийн юмд орё гэд. Тэгсэн чинь ялггүй та пастрата баярлаарай. Бүр ингээд хоол авч өгөх чадваргүй юучгүй байвал таны дагалдагч тийм тэгтгэгч чинь тийм хоосон ядуу байвлыг өөрөдмөр штэ. Харин тийм ингээд мөнгө бодвол нарийнжтэй боловч өвгөх хүсэлтэй, хуваалцах хүсэлтэй, пастра дайлах хүсэлтэй байж байвал айгу гоё штэ. Тэгээд яг тэр мөнгө нь бас байж байвал гоё ахгүй юу гэдэг тэгжсэн нэ. Тийм цаашдаа тийм банк тийм байгаараа гэ ерөөсөн байгаа юм. За юм бэ. Өнөөдрийн Библийн хэсэг маань айгуу гоёгоос танд ямар үг айгуу гоё харагдчихэв. Надаа 12 Иесус тэдэнд наашир өглөөний хоолоо эцэцгээхэд түүнийг эзэн мөн гэдгийг мэдчихсэн. Шавнар хинж та юм бэ гэж асууж зөрхөлсөнгүй. Тэгэд би өнгөрсөн цагт нөгөө өглөөний мацаг ирсэн байхгүй. Урд өдрийнх нь орой 7-д яг мэдээл тэрнээс хойш мэдгүй жаад өглөө бүр 11 гэдэг яагаад тий 12 голтоо тэгчээж идсэн. Тэгсэн чинь манай найз намайг дууцсангүй чи хүрээ дээр хурдан хүрээ дээр барьма 12 гэхэд яг ирээрээ гэд. Би тэгэхгүй 12:30 гэд би 12 гэд гэрээс гараад 12:30 гэд чигээд 12:30 гэд очсон байхгүй. За би танаар зургийг оруулчих тийм үү яа тийм манай найз бүр ингээ хүн дайлах бэлэг авьяастай. Тэг би хэлсэн шүү дээ нөгөө хизээж будаагаар тасрахгүй байхын төлөө залбирддаг байсан залуудаа бурхан миний хизээж миний амьдралд будаа тасрдаггүй байлгаж өгөөрэй гэдэг. Хоёрдугаарт болохоор дараа нь миний хөрөгч дандаа дүүрэн хин нэгэн хүний хоолоор дайлахад хангалттай зүйлээр дүүрэн байхаа ерөөж өгөөрэй гэж ингэж залбирсан гэд надад дандаа тэрийг хэлдэг чи барьма чи бас тэгж залбир гэд. Тэгэхээр би хөрөгч дүүрэн байж болно гэхдээ би хоол хийдэг байхгүй гэд би тэгдэг байхгүй. Тэгээд тэгсэн чинь 12:30-д очсон чинь би та нарт сонирхуулах тэр хийсэн хоолных нь зураг мөрхийг зүгээр л битүү гэдэг зөндөө панчамарчаатай бүгдийг өөрөө гараараа хийгээд зөндөө юм ийгээд тавьчихсан. Тэгсэн хурдан би чамайг яг мацаг барьж байгаа гэж бодоод тийсэн. Чи мацаг барьж байгаа. За таалаа итээ гэсэн сууж байгаа байхгүй айгуугүй. Тэгэхээр тэр хүнээр дамжуулаад эзэн өөрөө хийдэг мацаг бариад эвидээ энийг юм охин маань надад бас нэг мацаг цэцэг бариалаас хэрээрээ л ингээл тэ зовлон мэдрэх гээл ингээд тэгэн гутал шагнал нэгчээр ширээ дүүрэн хоол бэлтцэн тийм эсэ эзэн бидэнтэй тэгж хооллохыг хүсдэг тэгээ бид хамтдаа эзний нөгөө нэг зоогийг барьдаг тэгээ манай цуглаан нэрээ юу яасан бид нар би жоохон уртэж шүү манайхаа за үгүй гараараа яг дээгүр өнгөрөх баяр еврей маягаар бид нар тэ хөрөнгөгүй таалах юута ус үзмий шүстэй тэгээд юута гашуунагото өнгөрсөн лагт бид нэр амилтынхаа баяраар би зориуд нөгөө баг ингээд одоо тэ дээгүр өнгөрөх баярын одоо хоол ийм байдгаа гэдгийг ингэж хамтдаа зоог өрсөн байгаа. За юм бэ.
За гоё ягаас тэгэхээр бүгдээрээ эзний дотор ястэд шүрглийн хоол хийцгээе гэсэн. Эзэ зүгээр шууд дуудаал биднийг ажиллаар дарамталдаг, хүнд дарамт ачааг өгдөг нэг юм биш. Тэр бидний ачааг аваад харин биднийг юу. Тэгэхээр сайхан галын хажууд ариун сүнсний галаар сэргээдэг тийм үү? Эзний үг бидэнд сүнсний хоолоос эзний үгийг өгч биднийг сэргээдэг. За юм байна. Та юу ойлгов, юг мэдрв, юг амьдралдаа ирж болох. Айл ишлийг харж манайх бичээрэй. Айл ишлэлээр эзэн тантай ярьж байна. Тийм. За эзний нэрээр өрөөж байна. Дэлхийн төлөөх залбирал өнөөдөр бид нэр Хятадын төлөө залбирна. За 1970 оноос гэж шүү. 2015 гэхээр 45 жил байгааз. Нэг хүний амьдралын яг нэг цикл байгааз баг тий. Хүртэл Хятад улс хүн амын тоог хянах нэг хүүхдийн бодлого хэрэгж байсан. Олон гэр бүл эрүүл хүүтэй болохыг хүсдэг байсан тул үр хөндүүлж хайсан эсвэл дахир дутуу эмэгтэй эсвэл дахир дутуу нялх хүүхдэд худалддаг байваа. Одоо Хятад улс үр хөндлөлтийг жирэмслэлтээс хамгаалах нэг хэлбэр болгон хязгаарлахыг эрмэлзэж эмэгтэйчүүдийг олон хүүхэд төрүүлэхийг дэмжиж байгаач бодлогын өөрчлөлтөнд төрөлтийг төдийлөн нэмэгдүүлэхгүй байна. Ирээдүйн нөхцөл байдлын залуучуудаас олон өндөр наснантай Хятадын хүн хамт асар их дарамт болно. Энэ нь эдийн засаг, эрүүл мэндийн салбарт ноцтой үр дагавартай болно. Хятадын ажлын хүчний нөөц багассан. Аж үйлдвэр цэргийн зарим ажилд орох боломжтой залуучуудын тоо эрс цөөрнө. Мөн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний ачаалал нэмэгдэж асарч байгаа хүмүүс харьцангуй цөөрч байна. Өнгөрсөн жилүүдэд хүсээгүй нэлх хүүхдээ хайсан шиг өндөр насны бие муутай хүмүүсийг орхиж байгаа тохиолдолж бий. Эдгээр бодлого нь мөн хүүсийн тэнцвэргүй байдлыг бий болгож эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс 32 саяар илүү байна. Энэ нь эргээд бэлгийн хүчирхэл, бэлгийн наймаа хулгайлах, биеийн үнэлэх, бэлгийн замаар дамжих халдварын тархал зэрэг асуудлуудыг дагуулж байна. Өсөн нэмэгдэж өндөр насны асар их ачаалтай асан хамгаалагчид эхнэр олж чадахгүй бухимдсан ирчүүдэд хэрэгсдэд итгэх итгэл найдвар хуваалцах боломжууд ээж болгон эдгээр эмзэг бүлгүүдэд ерөөл болохын тулд босч байгаасаа залбираарай. За энэ тухайд бид нар бас нэг хүүхдийн бодлого юу яа. Гэхдээ нэг хүүхд биш хүмүүс улсаас нь ягаагүй ч гэсэн одоо эдийн засгаас болоод тий нэг хүүхэдтэй байх юм юу яаж байгаа маш олон цэцэрлэгүүд хаагдчихж байгаа. Солонгос сургуулиуд хаагдчихж байгаа. 10 хүүхэдтэй сургууль бий болж байгаа. Манай хоёр хүүхдийн маань анхны явж исэн цэцэрлэг хаагдсан байгаа. Тэгээ тэр нэг харамсмаар нөхөр сүмийн цэцэрлэг байхгүй. Сүмийн цэцэрлэг хаагдана гэдэг чинь сүмийн хүүхдүүд нь бас цөрсөн гэсэн үг байхгүй юу? Тэ төрөлт цөрснөөс тэ хүүхэд цөрсөн бас ийм зүйл байгаа. Тэгээ өндөр насны юу н эргээд нөгөө Япон бас тийм үү маш олон өндөр настантай болоод тийм гутал залуу үеийнх нь нөгөө ажиллаад яаж байгаа тэр нийгмийн юу татгал төлж байгаа татвар тэр зүйл нь устдаа төлж байгаа татвар нь эргээд өндөр наснуудын төлөө хасрамж те юунд тийм зориултууд гэж гардаг. Хүн хам цөөрөх юм бол юм. За тэгээд энэ Хятадын энэ хүн амын юу чинь эргээд бас аягүй хүчтэй нөлөөсөн нэг орн бол бас хойд солонгос болчихж байгаа шүү дээ. Хойд солонгосоос маш олон эмэгтэйчүүдийг хүний наймаа энэ хойд солонгос эмэгтэйчүүдийн нэвтрүүлгийг одоо YouTube нэвтрүүлгүүдийг үзэхэд ихэнх нь аягүй өрөвдмөр өөрсдөө мэдхгүй ингэж нөгөө Хятад гаргаад ажил хийлгээд мөнгөтэй болгоод гэр орноо тижээн гэсэн ингээл ардталт нь өлбөрч өгч байгаа гэр орныхныг орхиод ингээл гарангуут нь шууд ингээл ээж охин хоёрыг салгаал хоёулангийн зараал хүний найманд явуулаад тэгэл нэг хүний нэг хөгшин эсвэл дахир дутуу энэ явцдалтай тийм хүний ихнэр болгож хүчээр аваачаал гэсэн ийм түүх үзэндэй дөх. Энэ Хятадын нэг хүүхдийн бодлого зөвхөн Хятадд нөлөөлөг. Өнөөдөр ч гэсэн Монголоос хулгайлагдсан хүмүүс байгаа. Тийм үү? Хятад явж байгаад хулгайлагдсан эмэгтэйчүүд байгаа. Би Жиндавд очиод тэгэхэд Жиндавгийн тэр нэг одоо караоке архины газар маш олон монгол эмэгтэйчүүд байдаг гэдэг байна. Тэгжээс дахаа мэдгүй би мэдгүй юм ч тийм. За ийм зүйлүүд ярьсан. За бүгдээрээ залбирая. Өнөөдөр айгуу урт хэлээ sorry. Эсний дотор айгуу баяр хөөртэй байна. За. Эзэн минь танд баярлалаа. Өнөөдөр өвгийн төлөө үнэхээр талархъя. Эзэн та бол биднийг үгэн дотор сэргээж бид нэр сэргэлдээ сэргээсний дараа тэр та өөрийн гал мэд төд гал мэд тэр халуун хайраараа биднийг дулаацуулан бидний хоолн биднийг сэргээд тэгээ түүгээрээ дамжуулан бидэнд үнэхээр өөрчлөлт авчирдаг.
Эзэн танд баярлалаа. Та биднийг янз бүрийн дарамт өгч, янз бүрийн ачааллыг өгөхийг хүсдэг биш. Эхлээд та биднийг хоололж, эхлээд биднийг амрааж, та эхлээд хайраараа дулаацвал тэгээ бидний дуудлагыг баттгаж өгдөг. Тэгээ бидний өнгөрсөн хугацаанд хийсэн бүх гим нүглийг та уучлан өршөөж, та сэргээж өгдөг. Эзэн танд баярлалаа. Тэг өнөөдрийн үгийн төлөө үнэхээр талархаж байна эзэн. Таны тэр амар амгалан, таны доторх амар тайван амралтыг эдэлж сурахад эзэн та биднийг удирдаарай. Аваад бид яг одоо бүгд найрамдах хятад улсын нэг хүүхдийн бодлогоос болоод энэ улсад болж байгаа энэ асуудлуудыг танд өргөж जैन. Тэг зөвхөн энэ улсын асуудал биш, бүхэл хөрш зэрэгэлдээ олон орны эмэгтэйчүүдийг хулгайлах, наймаалах энэ зүйлүүд болж байгаа. Энэ зүйлийг та зөксөөж өгөөрэй эзэн. Та хамт хийж өгөөрэй эзэн. Тэгэд би бас ялангуяа энэ өсөн нэмэгдэж байгаа үр хүүхдгүй ганцаардан үлдсэн өндөр настангууд асар их ачаалттай асран хамгаалагчид эхнэр олж чадахгүй бүх ирчүүдэд Христэд итгэх итгэл найдраа хуваалцах тэр боломжууд байгаа учраас Христ итгэгчид энэ талбарууд дээр маш сайн үйлчлэхийн төлөө эзэн та удирдаараа тэ чуулган бас эдгээр эмзэг бүлгүүтэд ерөөлн болох болтугай бид Иесус Христийн нэрээр бид Хятадыг ерөөж जैन. Тэгэд Хятад ганцаардсан тэр хөгшчүүл бас асрамч хамгаалагч нар хүнд хэцүү тэр өндөр насныг асарч байгаа, ажил хийж чадахгүй санхүүгийн хүндрэлд орж байгаа залуу хүмүүс, үр хүүхдүүд нь тэдний төлөө залбирч байна эзэн. Тэгээ та удирдаараа тэгээд бас ялангуяа бас ганцаардсан тэр ирчүүдийг та тэдний дээр өөрийн чуулганаар дамжуулан ерөөл хайраа буулгаж өгөөрэй. Бид Иесус Христийн нэрээр бид Хятадыг ерөөж जैन. Бид Иесус Христийн нэрээр бид Израилийг ерөөж जैन. Иесус Христийн нэрээр бид Монголоо, бид Хойд Солонгос, бид Афганистаныг танд өргөж байна. Тэгээ энэ өдөр манай группийн бүхий л хүмүүсийн амьдрал бурхан та бас өөрийн амар тайвныг, амралтыг эдлүүлж мэдрүүлж өгөөрэй. Иесусийн нэрээр ерөөж байна. Амен. Амен. За тунхаглах ишлэл. Эсний уул өөд хэн аварч болох вэ? Ариун газарт нь хэн зогсож болох вэ? Цэвэр гартаа ариун зүрхтэй хуурмаг хоосон сэтгэлээ өргөөгүй худал тангараг тавиагүй буюу тэрээр эзнээс ерөөлийг авралынхаа бурхнаас зөвхт байдлыг хүртэх болно. Дуулал 24-ийн 3-аас 5. Амен. За эцээшлэг ишлэл. Иохан 20:31. Иесус л Христ бурхны хүү мөн гэдэгт та нарыг итгээсэй гэсэндээ эдгээр нь бичигдсэн юм. Тийхүү итгэснээр та нар түүний нэрээр амьтай болох юм аа. Амен. Иохан 20:31. За. Би нөгөө нэг Хятадын нэг хүүхдийн бодлого гэсэн энэ ийм суртлах уулгын зургуудыг оруулсан. Тэгээд нэг хүүхдийн бодлого. За энэ бол нэр хүний эрхийг зорчсон зүйл байгаа ш. Тэгээд сая 15 он гэхээр 15 оноос энийг цуцлсан байна тий. Тэгээд яг зарим бага юмнуудаа бол зөвшөөрсөн юм байлээ. Гэхдээ энэ зүйл маш шимтэн буруу бодлого байгаа тий. За юм байна. За эзэн их болтгоо. Өнөөдөр үнэхээр онцгой өдөр ах болно. Бурхан таны амьдралд онцгой гайхалтай зүйлээ хийх болтгоо. Эзэн өдөр бөгөөд өнгөлөг эрэг бөгөөд талархалтай байгаараа баяр та.